Хүүхэд хамгаалах хүүхдийн аюулгүй байдал манайд хангагдаж чадахгүй байна. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхдийн тоо өсөж, хүүхэд харамсалтайгаар амь эрсдэх тохиолдол гарсаар байна. Хууль зүйн байнгын хороо, нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан ажлын хэсэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, хүүхдийн эрхийн тухай, хүүхдийн хамгааллын тухай зэрэг хуулиудын хэрэгжилтэд хяналт шалгалт хийж холбогдох үүрэг чиглэлийг засгийн газарт өгсөн. Энэ чуулганы хугацаанд өгсөн чиглэл гаргасан тогтоолынхон биелэлтэд хяналт тавьж эргэлтэн дүгнэх нь зүйтэй. Хүүхэд хамгаалал цахим аюулгүй байдлын чиглэлээр цахим бодлогын төр хороо тодорхой ажлууд санаачилж байгаа. Олон нийтийн хилцүүлэг зохион байгуулж зөвлөмж гаргаснаа надад илүүлсэн. Зөвлөмжид мэдээллийн аюулгүй байдал, цахим орчин, хүүхдийн хүмүүжил, залуучуудын мэдээлэл солилцох гээд зайлшгүй анхаарал зохих цөөнгүй асуудал байгааг холбогдох байгууллагууд анхаарч хамтарч ажилламаар байна. Намрын чуулганаар хэлэлцэх эрүүгийн хууль зөрчлийн тухай, хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай, хуулийн төсөлд бага насны хүүхдийг хүчирхийллээс хамгаалах, хүчирхийлэгчдэд оноох ялын бодлогыг чангадах талаар эхчүүдээс гаргасан саналыг тусах хэрэгтэй юм.